3 сарын 13-нд ажлын хэсэг байгуулагдсанаас хойш одоо доктортой нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээнд авсны үр дүнд за өчигдрийн байдлаар Монгол улсын валютын нөөц 5 тэрбум долларт хүрлээ. За Монгол улсын валютын нөөц урд нь одоо 2 удаа 5 тэрбум долларт хүрж ирсэн. 22 оны 11 сард за мөн өнгөрсөн оны жилийн эцээр за ингээд одоо 3 дахь удаага Монгол улсын валютын нөөц маань 5 тэрбум долларыг давлаа. За ингээд цаашдаа үнийг одоо доктортой барих нөөцийг хамгаалах нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр одоо бодлогыг одоо төвлөрүүлж ажилланаа. Нэгдүгээр удирдлагын хувьд бид нөөцсөн дээр одоо хэдийгээр нэлээ одоо цохилт авсан ч зэсийн хувьд экспорт маш сайн байлаа. За зэс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах нь бол бит хэмжээгээр экспорт нь 40% нэмэгдсэн байна. Татварт төвлөрүүлдэг орлого нь ч мөн өчнөө хэмжээгээр нэмэгдсэн ийм сайн үзүүлэлттэй байгаа. Өөрөөр хэлбэл одоо нөөцсөн дээр алдсныгаа одоо тодорхой хэмжээгээр зэсээр нөхөж байна гэсэн үг юм байна. За хоёрдугаар удирдлагын хувьд бол яг эдийн засгийн идэвхжлийн үе байдаг. 3, 4, 5, 6 дугаар сарууд бүтээн байгуулалтын ажлууд чиглэн. За үүнийгээ дагаад мөн орлого тодорхой хэмжээнд бол идэвхждэг байна. За ийм ч учраас бид одоо 4, 5, 6 дугаар саруудад ялангуяа одоо бид шууд төлөвлөж болох, эренбэлж болох засгийн газрын хөрөнгө оруулалт, урсгал зардлууд дээр одоо онцгой анхаарч ажиллахаар ийм горимж хилжээд ажиллаж байгаа гэдгийг дуулгая.